Зохиолч Эрдэнэ цэцэг. Залуухан бүсгүй гуниг загтал. 1-р хэсэг. 1996 оны хаг хэрэг хүйтэн өвөл ээж минь намайг хэдэн 10 буудал дамжин алгасаар хотын төвийн эмнэлэгт хүрч хүн болгон төрүүлсэн юм гэдэг. Гэсэн хэдий ч миний хувь заяа хүүхэд нас минь тийм сайхан бусад эмэгтэйчүүдийн шиг тунгалаг аз жаргалтай байгаагүй. Одоо ч мөн адил. Дөнгөж төрсөн намайг хөөрхий юм уу ээж минь хэд их даарч бэрж ядарч зүдрэн өвлийн хар хүйтэнд гадаа төрүүлэхгүй гэж эцсийн амьсгалаа надад зориулан нарт хорвоод намайг ирсэн тэр өдөр надтай амь солигдсон юм билээ. Ухаан орсон цагаасаа өргөж авсан эцэг ихтэй гологдон адлагдж ирэхгүй шүд зүүн чимээгүй гэр цэвэрлэж ажилласаар л байлаа. Үеийн хүүхдүүд эцэг ихтэй эргэлж юу хүснээ авч сургуульд сурч боловсрж байхад би дөнгөж 4 настайгаасаа гэр цэвэрлэг хог шүүрдэх тэр бүхэл шөнө нь өргөмөл аав ээжийнхээ бизнесэнд туслаж багсаг юм хийсээр шүн дунд хевсэн дээр бүхлээрээ унтчихдаг халтар бор царайтай жижигхэн охин байсан юм. Мэдээж хар нялхаасаа ажилд нухлагдсан юм гэсэндээ үе тэнгийн хүүхдүүдээс хамаагүй хэрсэн өссөн л дөө. Сургууль сурахыг маш их мөрөөддөг байлаа. Өргөмөл аав ээж минь 3 хүүхэдтэй. Тэд бүгдээ сургуульд явдагч хичээлээ огт хийдэггүй байсныг одоо маш тод санаж байна. Хаяа би өөрийгөө тэдний оронд тавиад хулгайгаар цүнхийг нь үрж толны өмнө хэд эргэлдэж аваад эвтэйхэн буцаагаад байранд нь тавьчихдаг байсансан. Би амьдралд ажиллах, гэр цэвэрлэх л миний үүрэг гэж боддог байлаа. Заримдаа дээр үеийн төмөр ваан дотор чимээгүй ороод их л нойр авч тэр дотор жаргалтай дураараа унтаж чаддаг байж үлээ. Гэсэн хэдий ч унтлаа залах уу хар нялхаасаа ажилгүй ямар хүний хүүхдийн болоо гэж адлагдан загнуулж өмөх талах багахан хоолн дурамшиж ажилласаар нас биенд хүрсэн юм да. Бурхан надад яагаад ийм хатуу тавилан заяасан гэдгийг би огт ойлгодоггүй. Миний хүүхэд насанд баяр хөөр багахан байсан. Энэх өдөр тоглох цаг огтхонч байгаагүй. Тэр бүхэл шинэ хувцас огт өмсөж үзээгүй би 18 нас хүрсэн. Дандаа л айлын хүүхдийн багтсан гологдсон хувцас өмсдөг байсансан. Үс маань маш их өтгөн тул зуны халуунд бөөсчихдөг байв. Аавта зүг өдөржин микронд явж орилсоор хоолой сөнгөтөж хам хөлс сувсаар шүн дунд заримдаа арай эртхэн гэртээ ирдэг байлаа. Үс бөөсцэн заваан гэж ээжид загнуулж зун бүр үсээ хусуулж эрэгтэй хүүхэд шиг халдсан толгойтой гараад явдаг байж үлээ. Харин эгч дүү нар минь зун сургалтанд сууж гадаа өдөржингөө тоглож орой ирэхэд усаач аваагүй байтагсан. Ингээд л би гэж нэг хүн эрэгтэй дүүтэйгээ хамт худаг явна. Харин би худаг явах хамгийн их туртай. Тэнд хэсэгхэн зовлонгоо умартаад усаар байлдан тоглож гудамны хідэн хөвгүүдтэй тэв хөшгөлөж амждаг байв. Эрэгтэй дүү минь миний талд бат цогсноо. Хаяа бид хоёр нийлж тэвэг тоглож хаад усаа аваад буцахдаа аав ээжээс айгаад үснээсээ хэдэн ширхэг үсийг зулгааж газраас 3 ширхэг чулуутай хамт гартаа хатгаад ордог байлаа. Тухайн үедээ л инхээр загнадаггүй гэж ойлгодог байсан юм. Одоо бодохоор инээд ч хүрэх шиг. Нэг өдөр би ээжэд хөхөрийн болтлоо задуулж байснаа хизээж мартдаггүй. Учир нь дүү бид хоёр усанд яваад ирэхдээ дүү минь усны тэргэн дээр 20 бетон тэврээд унтаж би дуу дуулсаар дүүгээ түрж яваад уруу зам руу тэргээ дийлэлгүй алтаж дүү минь ирчээрээ тэрэхдээ 20 литр устай онхолдож хөл нь хугарч ээжэд маш их задуулсан юм. Тэр үед би ээжэд задуулснаас илүүтэйгээр ааваас маш их айж байсан ч тухайн үед аав юу ч хэлсэнгүй чимээгүй за яах вэ? Харин ч энэ зэрэгтэй үлдсэн ихэм гэж хэлээд эмнэлэг гараад явж байсан юм. Тухайн үед намайг өрөвдсөн үү яасан бүү мэд. Урдынхаас шаал өөр чимээгүй байж үлээ. Харин би тэр шүн дүүг өрөвдөж шүнжин унталгүй дүүгийнхээ хажууд суусаар үүр цалгаж үлээ. Муу дүмэн намайг хараад "Эгчээ, таны нүүрж нь хөхөрчгөж. Эгчээ, та унтаа" гэсэн ч
Би намаа гэдэг ганцхан хүн минь тийм болсонд сэтгэл өвдөж хонжулээ. Маргааш өглөө нүүр пимбидэл хавдаад нүд бүлцээсийн маск зүгээд аавтай хамт ажилдаа гарч байлаа. Ингээд би томорсоор өөрөө ажил хийдэг болов. Эхлээд машин угаалган газар угаагч хийсэн. Олсон мөнгөө авъяжтай авчираад мөн дүүтэйгээ нууцаар амттан авч иддэг байлаа. Игч маань жоохон залтай анаах ухааны их сургуульд эмчийн мэргэжлэр сурдаг байв. Намайг мөнгөтэй үед игчийн дүү, аниан дүү гэдэл хідэн цаас салгачаад мөнгөгүй үед загнаж зандардаг хамлон шиг л зантай байсан юм. Гэхдээ би одоо тэднийг маш их сандаг. Над шиг ор ганцаараа хүнд хатуу чанга загнаж зэмлдэгч гэсэн тэд миний гэр бүл юмаа гэдгийг. Харин шоронд суугаад ийхүү загтал бичиж байхдаа би мэдэрч байна. Тийм ээ. Би тэднийг үзэн яддаг байсан. Буруу замаар будаад ээж бусдын үгэнд автаж хил дамнан буудлын өрөөнд хулгай хийсэн бараагаа цэгцэлж аваад Монголын хил даваад нутагтаа очиход ээж минь намайг зэмлэж маш ихээр хорж байхад нь би өөрийгөө том болсон. Та нарт ахин дээрлэхүүлж хараалгуулж зүхүүлэхгүй хэмээн том дуугарсаар гарч явсан минь алтай байсныг би мэтээгүй юм аа. 1-р хэсэг төгсөв. Залуухан бүсгүйн гуниг цагтал. 2-р хэсэг. Гэхдээ мэдээж хулгай хийж олсон халтар эдэн төгөргөө үнэн ч хөдөлмөрөөрөө олсон мэт. Ээжийнхээ нүүрлүүн шидчихэд тэр шөндөө замын үдийн вагонд суугаад аз жаргал эргчлөөдөө инээд алдаж явсан минь нүдэнд минь харагдаж байна. Болдогсон бол тэр харагдаж байгаа зэрэглээ мэт зүйлийг барьж аваад өөрийгөө хит сайн алгадаад авах юмсан. Даанч тэгэх боломж аль эртээ ард минь хоцорч би өөрөөсөө хэд дахин хүнд даваагаа давсаар сум. Замдаа хөдөр тоглож бас болоогүй. Нүдэн дулаахан өндөр бор залууг ширтсээр өглөө үүр хаяар халдад замын үүдэд буугаад хэдэн үл бүтэх найз хэмээн андуурч явсан огттойгоо саамганан инээлдэж хэдтийн хилийн зүг замын үдээс жижиг тэргэн цугаад хилийн наан эрэхтэй би их орон хатууч гэлээ эцэг их дүүгээ харахгүй хоригднаа чинээ даант санаагүй юм. Бүх зүйл яг урдны адил маш цэвэрхэн атлаа. Дарааллын дагуу явагдана гэд бат итгэлтэй байсан юм. Гэтэл тэд намайг золиосны хүн болгосон байсныг тэнийг би яахан мэдэх вүлээ? Аргагүй эцтэй. Би ардаа татлаад үдлээгүй. Нэхэд ирэх эцэг их байх штэ гэж тэд бодсон хэрэг байх. Ингээд бид Хятад улсын Эрээн хотын хилийг даваад цааш хэсэгэн яваад байнга буудалтаа очиж байрласан юм. Оройн биднийг тэнд газралчилдаг махлаг шар хүүхэн өөрийгөө шин шууя гэж нэрлсэн их жирээд хаагуур яаж явах, хинтээ хамт явах талаар хэлж зааж зөвлөөд тэр шөндөө бид тэнд их алдартай Монгол бааранд орж шүнжэнгөө савцгаасан. Магадгүй энэ миний цэнгэлийн хамгийн сүүлийнх нь гэдгийг тэд мэдэж байсан болохоор тэр шүн намайг дураар минь байлгасан юм билээ. Харин өнөөх шин шууя хаанаас ч юм хэдэн хятад залуус гаргаж ирээд биднийг танилцуулж өөрөө хэлмэрч хийсэн. Тэр залуустай Монголын өчнөө хөөрхөн охид унтаж хэвтэн бие үнэлж зарим нь бие үнэлүүлснийхээ мөнгийг авч чадалгүй гадаад паспортаа хураалган зодуулж хоригддаг байсан. Харин бид 3 ажиллаар явж байсан болохоор шин шуя биднийг тэр шөндөө тэдгээр хятад залуусын зугаа гаргуулад хүн тус бүрд хэлбэр хаан 2000 ён карманд нь хийж өгөөд өглөө нь ажилд нь гаргаж үлээ. Би ганцаараа хулгай хийсэн бараагаа дэлгүүрээс авч гарах даалгавар авч харин өнөөх 2 охин маань камер болон ойр дорны ажиглалтанд зогссон юм. Мэдээж эхний өдөр амжилттай. Бид Эрээн хотын хамгийн том гэгдэх дэлгүүрээс нэг өдрийн дотор Монгол мөнгөөр 6-аас 8 сая төгрөгийн бараа хулгай хийж чадсан байлаа. Харин маргааш нь Хөх хотын үнэт эдлийн дэлгүүрээс хулгай хийхээр төлөвлөсөн байлаа. Эрээнээс авсан бараагаа буудалтаа цэгцлэн зарим нэг чипийг нь салгаж баглаж боогоод өглөө эртээ шин шуя Монголын хэл давуулахаар гарч бид түүнийг эрхийг хүлээж буудалтаа хэсэг амардаг байв. Шин шуя Монголын томоохон худалдааны төвөдтэй холбоотой байдаг
Захиалсан барааг нь эндээс хулгай хийж хэл гаргахад Монголын хил дээр цааш нь Улаанбаатар хот руу зөөвөрлөдөг хэсэг бүлэг залуус байдаг. Гэхдээ би тэднийг нэг удаач харж байгаагүй. Учир нь би Шинко байсан юм. Ингээд Шиншуа бараагаа гаргаад буцаад ирэхэд нь бид өдөр 2 цагийн автобусаар Хятад улсын Хөх хотыг зорилоо. Маш удаан явсан. Би тэр үед өөрийгөө эрхчлөө гэдг нь л энэ байх, ийм сайхан нутаг орон үзүүлж мөнгөөр тасрахгүй, дуртай ховц, дуртай юм авах боломж олгосон Шиншуа эгчид дотроо талархаж байсан юм. Хөх хотын төмөн хүмүүс донд хөл хөдөлгөөн гэж жигтэйхэн. Тэнгэр минь ямар гоё юм бэ? Ямар сайхан юм гэж амаа ангаалган шагширхаас өөр юм хэлж чадахгүй, юм үзээгүй би чинь их л дадгар байснаа хизээч мартаагүй. Ингээд бид нэгэн том үнэт эдлийн дэлгүүрийг судалсан, мэдээж маш том. Үйлчлүүлж байгаа хүмүүс нь ихэвчлэн жуулчид бас мөнгөтэй Хятад баячууд. Эхлээд ороод ажиглалт хийгээд нийт 36 ширхэг камерыг тоолоод маргааш нь ажиллагаанд орохоор бэлдээд нэг буудалд хоног төрүүлсэн юм. Тэр шөнө ягаад ч миний нойр хүрээгүй. Хамт явсан олон жил хулгай хийсэн марлаа. Чи зүгээр үү? Тогтлоод байгаа мó? Хэдүүлээ энэ дэлгүүрээс амжилттай бараагаа аваад гарчихвал ахад дааншаа зүглэхгүй. Тэгээд л баяжлаа гэж бод. Хэмээн хачин чихтэй юм ярьсаар. Харин би гэж тэнэг хүн тэр болгонд нь итгэсээр. Дотроо өөрийгөө ингээд л саяд нь тэр бумтан болчихно гэж тэр үедээ бодож байсан байх. Маргааш өглөө нь 9 цаг 00 минутанд нөгөө дэлгүүр онгойж бид ойролцоо хаваар нь хэд эргэлдэж яг хүн ихсэх үеэр хулгай хийж эхэлсэн юм. Мэдээж төлөвлөсөн ёсоор би тэдний хулгай хийсэн барааг нь биедээ тэрвэрсэн юм. Бүх зүйл амжилттай. Бараг хэдэн 100 саяын үнэтэй барааг би жишимч үгүй бас ямар ч айх аюулгүй тэр том дэлгүүрээс биедээ тэгээд гарсан ч үнэт эдлийг хулгай далдсан тохиолдолд хаа байгаа газраас нь илрүүлж болохоор тусгай төхөөрөмж зориулагдсан байдгийг би мэдээгүй. Гэхдээ тэдгээр төхөөрөмж зөвхөн шошгонд нь ялтас маягаар суурилсан байсан. Намайг бүх үнэт эдлийг аваад гарч ирэхэд Шиншуа болон өнөөх охид зөвхөн шошгонуудыг надад өгөөд тал тийшээгээ зугтаад шөн товлсон буудалдаа уулзахаар тохиролцсон ч хэн ч ирээгүй. 2 дугаар хэсэг төгсөв. Залуухан бүсгүй 3 цагтал 3 дугаар хэсэг. Тэр шөнө би ганцаараа буудлын өрөөд олон цаг Шиншуа болон тэдгээр охидыг намайг ирж авна гэдэгт итгэсээр чимээгүйхэн хүлээсэнсэн. Үнэт эдлийн дэлгүүрээс гарах чипийг тэд маш сурмаг салгасан ч шошгон дээрх ялцыг хинч надад хэлээгүй. Тэдгээр шошгонуудаас нэг ширхгийг ч би хайж болохгүй гэсэн даалгавар Шиншуагаас авсан байсан. Учир нь Монголд шошгохгүй үнэт эдлэл зарагдах нь удаан байдаг гэж надад итгүүлж харин би итгэчихсэн. Тэгээд л би шошгонуудыг хаяагүй. Амнаас илүү хадгалж өөрийн амьдрал хувь заяагаа ямар ч үн цэнгүй шошгоор сольчихсан юм. Гэхдээ намайг эрийн хотын дэлгүүрээс хулгай хийсэн тэр цагаас эхлэж цагдаа нар дагаж мөрдсөөр ирсэн юм билээ. Энэ талаар анх шоронд ороод хоригдож байхад Монголын элчин сайдаас гаргаж өгсөн өвөр монгол хэлмэрч надад хэлсэн. Учир нь би бараануудыг дандаа тэрвэрлдэг тэрвэрлэгч нь байсан. Тэгээд л би өгөөш нь болж байснаа мэдсэн. Харин надтай хамт хулгай хийсэн охид болон Шиншуа нар намайг баригдаад нүд бүтэлцэж айж байхад зүгтааж амьдсан баг. Шөнө донд буудлын өрөөнүүдэд хөлийн чимээ гарч Хятад хүмүүс шивэр авир хийж эхлэхэд тэд одоо л ирж байна хэмээн горьдсон. Хэсэггээ чимээ чагнатал хаалга нүдэж би баярлан онгойлгоход өөдөөс буу шагаасан Хятад цагдаа тоссон юм. Ингээд л би 2 гартаа хүйтэн гавзууж би ганцаараа бишээ. Би тэд нарыг заагаад өгье гэж уйлж хашигчин муучгсан өнөөх үзэн ядаад байсан ээжигээ өөрийн мэдлгүй намайг авраач гэд дуудсаар 2 бороохуудуулаад хинч сонсохгүй хүний ертөнцөөс авралгүйж ийш тийшээ хайж харж байхдаа тэднийг хажуу зэргэлдэх буудлын цонхны гаднаас намайг харж байхыг харсан юм.
Намайг авраач. Тэд тэнд байна гэд хүчнээ орилсон боловч хинч миний хэлийг ойлгоогүй. Харин ч намайг түлхэж зандарч чирж гудацсаар төмрөн гягтнах хаалган тажигнсан машинд чихэд суулгасан юм. Машинд ороод суухдаа би ингээд өөхөх бахтаа гэсэн айц давтан байдгаар жичирж хэнийг дуутахаа мэдэхгүй гагцгүй замын туршид "Бурхан минь, намайг авраач" гэж дотроо залбирч байлаа. Машин хөдөлмөгч миний толгойд хар давуу өглөөд хаашаа ч авч явсан. Хэрвээ нулимсан нуур гэж байдаг бол би аль хэдийн тэр нуурандаа живэх байсан баг. Надад одоо ч аимшигтай. Миний хоригддаг камерт жижигхэн үхэхээр багахан гэрэл цацрахад би ирэхгүй нутгаа санам мэрэгшдэг. Тэр гэрэл яг л нутгийн минь зүгээс намайг төөндөг гэж би итгэдэг. Эндээс би гарч чадахгүй байсаар мөн загтлаа дуусгаад өөрийгөө чөлөөлнө. 3 дугаар хэсэг төгсөв. Залуухан бүсгийн гуниг цагтл 4 дугаар хэсэг. Харин шоронд хоригдно гэдэг бодит байдлаас тис өөр. Тэр тусмаа хятадын шорон хадуу чангаараа дэлхийд алдартай. Энд маш олон жил хоригдож их орон эцэг их үр хүүхдээ санаж бэтгэрсэн. Монгол улсын хүний тооноос ч аль хэдийн жилийн өмнө хасагдсан маш олон монгол бүсгүйчүүд эгч эмээнар байдаг. Тэдний ихэнх нь хулгай, мэхлэлт, зодоон, дээрэм, мөн улс төрийн түшээдийн золиосны карманы хүмүүс. Мөн бид амьдралынхаа ихэнх цаг хугацааг харанхуй, чиг хүйт даасан, булган бисаа шавж үрэлсэн хонгилд өнгөрөөдөг. Түүнд гэрэл тусна гэж барагтаалгүй. Бид өвөлдөө зузаан дэрсэн дээр ганц гудас дэвсэж хөнгөн хөвөнтэй хүнжил нөмрөд унтна. Би ч мөн адил энэ муухай хар дарсан амьдралдаа дасах гэж хичээсээр 3 жил олжээ. Эндхийн шоронд зөвхөн цагаан будаа хөөсөн мантуугаар л гол зогоодог. Зарим үед усан байцаач өгнө. Мөн эмэгтэйчүүдийн 20 ангийн хянагч нар нь эрэгтэйчүүдийн 20 ангийн эрэгтэй хянагч нартай болон гаднаас ахиухан мөнгө өгсөн эрчүүдэд шоронд байгаа охтоос зарж биеийг нь үнэлүүлдэг. Гэхдээ хятад эрчүүдийн дийлэнх нь монгол хүүхэн авдаг. Тэд маш зэрлэгээр дур хүслээ хангад. Би энд ирснээс хойш 3 удаа зарагдсан. Дэндүү гомдмоор амьдрал, дэндүү хатуу хувь заяа хорвоо надаар дайжигнаж ханаагүй. Харин би энэ талаар цааш бичих хүсэл алга. Булшиндаа орохдоо бузар булай бүхнээ аваад шороонд булгаччихсан. Эмэгтэйчүүдийн шоронд бэлгийн дур хүслээ камертай чимээгүй аргалдаг. Арай хүчрэхэг нь сул дорой нэгнээ зэрэмдэглэнэ. Энэ талаар хянагч нар нь мэдсэн ч ямар ч арга хэмжээ авдаггүй. Зарим нь хэд харагслагдаж нэгний хөнөөсөн байдаг. Сард 1-2 удаа эрэгтэй хянагч нар нэрж аль царай зүс биеийнхаа сайтайг нь аваад явдаг. Тэдгээр хүүхнүүдийн зарим нь эргэж шорондоо ирнэ. Зарим нь үхээд нам дарагдана. Энд насаараа болон олон жилийн ялтай хүүхнүүд илүү өртдөг. Мөн хоолны төлөө амиа өгөхөд бэлэн байдаг. Намайг ирээд анхны шүүх хурал болоход аав минь нэг удаа утсаар надтай ярьсан юм. Би түүнийг буруу боддог байсан юм билээ. Бид хоёр 3 минутын турш зөвхөн бие биенийхээ утасны цаанаас уйлах дугуйлтод сонссон. Амьдралдаа анх удаа аавыгаа уйлахыг тэгэхэд л би сонссон. Минут дуусах үед аав минь "Миний охин хийсэрээ. Аав нь заавал очино" гэж хэлсэн. Тэр үйлбэр зүрх зүсэх шиг болж би гаслантайгаар уйлж цээжээ дэлдэж байлаа. Би ааваасаа тийм халуун дотн үг сонсно гэж төсөөлөөгүй. Мөн миний 23 жилийн турш сонсохыг хүссэн хамгийн нандин үг байсан юм. Дараа нь би аавыгаа надад хайртай байсан юм байна гэж бодож баярлсан. Тэр үг миний энд ирснээс хойш сэтгэлийн тайтгарал болсон. Би энд 24 жилийн ял сонссон. Монгол улсын элчин сайдын яамнаас шүүх хуралд минь дөрвтэй хяналт тавиагүй. Мөн надтай хамт
хулгай хийсэн охид болон шин шуагч барьж чадаагүй. Би өмгөөлөгчөөр дамжуулан хэд хэдэн удаа тэдэнд болсон явдлын талаар загтал бичсэн боловч нэг ч удаа надад хариу ирүүлээгүй. Ингээд л би бүх хэргийг ганцаараа үрсэн. Насаараа шоронд байх хувь тавилантай төрсөн хүн юм байна хэмээн хаяа би боддог болсон. Гэсэн хэдий ч зүүдэндээ би их оронлогоо гүйж байна хэмээн тодоос тод хардаг. Тэр зүүдийг бараг сүүлийн 1 сар шөнө бүр хэсэгхэн зүүдэлдэг болсон. Зөвхөн унтаж байхдаа л би өөрийгөө аз жаргалтайгаар харж чаддаг болохоор сэрмээргүй. Үүр зүүдлээд унтмаар санагддаг. Шоронд бүх зүйл хориотой. Загтал бичихийн тулд хянагч нарын дуг хийх цагаар тааруулдаг. Тиймээс шөнө дунд анхаарал суларч шалгалт багасах үеэр бичдэг юм. Харанхуй ханны нурсан шаврын завсраар тусах бүдгэн гэрэлт үг үсгээ эн тент нь оруулж хэндэж хэлж чадахгүй байгаа гунигт хувь заяагаа би загтал болгон үлдээхээр үзэгдэлнэ.